別なこういう方法でやりましょうっていうことを言ってってもらえたらと思ってます。Тэгэхээр нөгөө бид нар бол энэ сургалтанд оролцоод бас нэг өөр мэдээлэл сонссон, бас нэг өөр ойлголттой болчиход байгаа учраас тэрийгээ ямар ч ойлголтойгоо байгаа хүмүүс рүү хэлдэг байгаасай. За имжлэгээ хийгээд идэх гэдэг юм бол байхгүй. Эсвэргээрээ ийм одоо зан үйл заслын ийм аргууд ийм боломж байна гэдэг талаас нь бас мэдээлдэг байгаасай гэж хүсэж байна. За хоёр асуулт байсан. Эхнийх нь болохоор яг түрүүний өвдөл хийсэн талаар имжлэгээ Facebook дээр аймаг нөгөө бүслэгтээ явуулсан дээрээ асууя гэж бодсон. Тэгээд хариулчих шиг боллоо. За хоёр дахь нь болохоор хооллолын талаар асуухад манай хүүхдийн сүүлийн нэг жил гарагийн хугацаанд ингээд маш хатуу нэг юм хоолны юутай болчихсон. Тэрний үгээр зөвхөн хар өнгийн юм уус бол цагаан өнгийн юм иддэг. Хар өнгийн юм гэхээр нөгөө мах одоо хар шүүл, хар тал, цагаан өнгийн болохоор горил бодаа одоо цагаан талч юм уу тийм хоёр өнгийн юм иддэг. Бусад өнгийн юм юус иддэггүй. Багтаа яадаг гэсэн мэт гэхээр багтаа бол ногоон баг зэрэг эзчдэг байсан. Жимсэж гэсэндээ маш бага хэмжээний эздэг байсан. Сүүлийн нэг жил гарагийн хугацаанд бол ерөөсөө бүр огт ингээд хүн хар эсвэл цагаан өөр юм иддэггүй. Энэ нь ингээд аутизм гэдэг нь өөрөө манай хүмүүсийн хооллолтод ер нь нөлөөлдөг үү? Манай гэрийн хүмүүс бол яг жимс идэх ногоо бол идэхгүй байдаг байхгүй. Тэгээд ганцаараа л юм бол тийм хоол идэхлээр юм чи авдаг. Тийм нэг ингээд нөлөөлдөг болоо энэ талаар харилцах байлаа.やっぱり一番大きいのは感覚過敏とかそういった問題です。За яг ч манай хүүхдүүдэд мэдрэмжийн асуудал, мэдрэг байдал. で我々が平気なものでも自閉症の人たちは感覚に敏感なのですごく反応するっていうことはあります。Яг нөгөө манай хүүхдүүд маань болохоор энгийн бидний иддэг, энгийн бидний хардаг юм дээр амар мэдрэг маш ингэдэг ханддаг учраас реакшн үзүүлдэг хариу. ですので、お父さんお母さんが気づかないだけで、例えば歯触りとか噛み心地とかそんなんで気持ちが悪いということもあるかもしれません。Тэгэхээр аав ээжүүд анзаарахгүй байгаа юм шиг өсвөл жишээлбэл хүүхд өнгө гэхээсээ илүү тэрний нөгөө хатуу зүйл юм уу тийм зан хаач юм байна. Тиймэрхүү мэдрэмж талаас нь хүүхд өөртөө таалагдахгүй байлгүй. あまり日本ではその食べ物を色で好き嫌いをするっていう話はあまり聞いたことはないんですが、もしかしたら過去に、この色の食べ物でひどい嫌な思いをしたとかそういうのがあるのかもしれません。Японд болохоор яг энэ идж байгаа юмны өнгөтэй холбоотой тайлбарласан юм судлаа юм бол би миний одоо сонсоогүй байд. Яг зүгээр өмнө нь жишээлбэл тэр өнгийн имийг идээд хүүхдтэй байсан. Тэгээд таалагдаагүй амтгүй байсан гэдэг мэдрэмж авах. Энийг хайж чадахгүй дараа нь харахаа ижил өнгийн харахаар итгэдэг дургуулсан. そういった原因が何かっていうのは多分わからないことの方が多いので、あまり、こだわらずに食べ物のことだけに集中するとちょっと子供も食べることが嫌になったりする方が大きいと思います。Тэгэхээр нөгөө нэг яг хөө тэрэн дээр нь амар ашиглалтал өгвөл заавал одоо өсөхгүй байх нь мэдүүлэх гэж улам тэрийн нөхцөлтэй болох болж шаардлагагүй байна. 何がきっかけになるかわからなくて、例えば幼稚園とかに行って、ちょっとお友達が食べてるのを見て美味しそうだなと思ってつまむなんていうこともあるかもしれません。 Цэцэрлэг түүхт ингээд оролцож байгаа хажуудлын сууж байгаа найз нэгээд амар туртай яж байвал магадгүй тэрийг хараад одоо хийдэг болох юм уу амсаж үзэх тийм тохиолдол шүү. あと日本なんかでよくやるのはやっぱりその食べ物を育てるとか、例えば野菜を育てるとか、一緒に調理をするだとか、そういう経験でちょっと嫌いなものでも食べてみようかなっていうのをやらせるというのはよくしています。 Японд яг тэрийг нөгөө нэг илүү тухайн хүүхдэд ойлголтын нөхөнд жишээлбэл хамтдаа ногоо тарих ч юм уу, тэр тарьсан ногоог хамтдаа ураах ч юм уу, эсвэл яг хажууд нь ингээд хамт хоол игээд тийм ногоогоо арилгаад хэрчээд хийгээд гэдэг энэ процессыг хамтдаа нэгэд ирэхээр хүүхдийн бас ойлголтоо өөрчлөгдөх. もっとモンゴルではやっぱり羊とかそういうのが一つあって、じゃあ羊を一緒に
解決してみましょうっていうのはちょっともしかしたら現実的ではないかなと思います。 Монгол бас нөгөө мах их хийдэг ард юм болж чад. За 20 гарах хамтдаа харъя гэдэг нөгөө 20 гарахыг харуулаад дараа цааш ирэх. Гэтэ яг боломж тохиолдолд хамтдаа тэрийгээ хийх. 野菜ならば本当に一緒に育てたり一緒に作ったりっていうのは結局それで食べなかったとしてもいい経験にはなると思います。 Тэгээд хүүхд идэхгүй байсан ч гэсэн заавал тэрийг идүүлэх гэхээсээ илүү зүгээр л тэгээд гарт нь ингээд тэ ногоог нь угаалгаад шийдэлтэй нашмал угаалгаад хэрчүүлээ. Тэр нь өөрөө бас дараа хугацаанд авах хэрэгтэй гэдэг зүгээр талаас нь хамтдаа хийх зүгээр. ちゃんとした答えなんじゃないと思いますが、いろんなことを試して食べ物のことだけ集中しちゃうとあんまりうまくいかないなとは思います。 Хоолн дээр асуудалтайгаа ойлгож байгаа. Гэхдээ хоолн дээр асуудалтайгаа юм чи энэ дээр л фокуслаад ингээд ач холбогдлогоо зовоод хасаа илүү зүгээр бусад юм ч гэсэн хөгжүүлэх юм хийнгээ ингээд юм хямдчтай байхаа гэж. Манай удаа дөрөвнөөсまず最初の自分のもの、他人のものを取ってしまうということは、これはよくあることなんですが、一つにはここが自分のものの場所、ここが自分他人のものの場所っていうふうに目で見て区別をするようなことはした方がいいかなと思います。 За яг ч гоо манай хүмүүсийн хувьд тийм миний чиний гэсэн юм ойлгох байхгүй шууд ингэ дураараа автохоор байгаа. Тэрэн дээр эхний шат бол энэ хэсэг энэ хүрээлэл бол яг миний өөрийн үзэж болох тийм дураараа зааж болох хэсэг энэ хэсэг бол болохгүй гэж хэлсэн. Том хүрээлэл юм да. Ерөнхийдөө нэг юм гэж цаашаа ярьж байгаа ойлголтыг төлөвлөх гэж байна. 例えば日本ではその色の違うカーペットをこのぐらいの敷いといて、そこにあるものは自分のものだから使っていいよ、そこの外のこっちのものは使っちゃダメだよっていうふうに目で見て自分のものと他人のものが区別できるようにする、そんなことを幼稚園の中でしているところもあります。 Жишээлбэл цэцэрлэг дээр Японд бол ингээд одоо ингээд өнгөөр яг харахад л ойлгомжтой тэрэн байлаа. Энэ улаан өнгийн хевсэн доторх байгаа зүйлээр би ашиглаж болох юм. Энэ шар өнгийн хевсэн доторх байгаа бол хүүхдээ яг ингээд өнгөөр нь ялгаж өгöd. Тийшээ яах вэ заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Эндээ бол чиглэлд ашиглаж өгөх. だから自分のところにあるものは他人は絶対に取らないんだって安心して見られるような、そういうふうにちょっと目で見える環境を作っておくっていうのも一つのやり方だと思います。 Шүнгүүд улаан өнгө дотор байгаа юм нь хин нэг нь халтахгүй энэ зөвхөн миний юм гэдэг ойлголтыг авна. Нөгөө талдаа ч гэсэн энэ тэр хүний юм гэдэг ойлголтыг авдаг. それと危ないところにっていうようなことはやはりもう言葉でわからないので、もう本当にそれも登っちゃダメなところはこう貼っておくだとか、そういうふうに目で見えるようにするっていうのがありますかなと。 Тэгээд болохгүй гэдэг бодоод ийш тийшээ явчихдаг бол тэр зөвхөн өнгөөр хэлээд хүүхдүүд манаас ойлгох хэцүү байгаа учраас ойлгох хараад байх хэрэгтэй. Тэр нэг улаан гэсэн юм. Сэлбэр улаан очиход байгаа тэгэхээр улаанаар бүгд юм хатаад байдаг. Сэлбэр юм аяа аа гэдэг чинь тийм шүү. それと、やっぱり親ではもう長年そういうやり取りをしちゃっているので、親の言うことは聞かなくなるということはあります。 Тэгээд тэрэн дээр нэмээд яаж ч хүүхд юм аав ээж байгаа хэлсэн үгсүүд байгаа гэж тэгээд дандаа л хэлж идэг гэсэн ойлголт юм тийм хүүхдүүд байдаг шүү. なので、誰か学校の先生がやってくれるのかどうかわからないんですが、そういった別の立場の人からいろんな
その子に危ないことはダメだとかそういう指示をしてもらうっていうのも案内されると思います。 Тэгэхээр тэрэн дээр мэргэжлийн хүн ч юм уу эсвэл тухайн цэцэрлэгийн багш ч юм уу сургуулийн багш ч юм уу сургалтын төвийн багш ч юм уу бас өөр хүнээр үгийн сонсдог хүнээр хэлүүлэхээр хүүхдээс өөр хүлээж авдаг талтай. とにかく親が一人で抱え込まずにいろんな人の手助けをしてもらうっていうのもこれから先大きくなるとどんどん必要になってくると思います。 Таны кейс дээр ч гэсэн адилхан ер нь бол ингээд төрөл бүрийн кейс дээр бид нэр за ээж дүүрээ аавал өөрөө гэр бүлийн эмээ өвгөн л өөрөө ингэж зохицуулах хэрэгтэй гэхээс илүүтэйгээр бусад мэргэжлийн хүмүүс бусдад ингээд бусдаас тусламж авч сурах энэ нөгөө нэг урт хугацаанд аюулж болох гэдэг бас хэлмээр санагдана. За өдрийн тавханд сесэ гिचэн авч байгаа гэдэг хонцог аргатаа займста багшлаа ус талаарлаа илэрхийлчээ. Тэгээд энд байгаа бид нар ингээд бүгд ижлэн одоо гаргалгаа гарах гал ингээд яваад байхгүй юу? Одоо бид одоо манай 5 нас ирж сургуульд орно. Тэгээд би став маш олон янзаар ингээд нөгөө өөрийнхөө чадлын өгнөд тэгээд став нөөдлөсөй баг хийлгээ төгсөө. Тэгээд болсон. Тэгээд бас эффектив юу вэ? Дубайд тийм сургуультай гэсэн маш олон юм судлаа. Оёрох туу гэж ингээд тэгсэн чинь сарын 3 сая гэж тийм маш үнэтэй ингээд сургалтад байв хоор юм билээ хомс. Тэгээд манай хүүхдээ айлах дуртай утасны ер нь бол энгийн хүүхдүүдээс илүү утасны хамгаалалтаа би яг тэгвэл 5 сартаа хүүхдээ хараагүй эмээд нь үлдээгээд тэрнээс болсон гэж би боддог байсан. Ер нь бол эмээгийн жоох буруу байж байгаа. Одоо бол миний бодлоор өөрчлөгдсөн. Тэгээд манай хүүхд бол 2 одоо англиар уншиж бичдэг бүр. Тэгээд одоо болохоор бүр ингээд AI бүрийн аппликейшн хэрэглээд байгаа байхгүй юу? Бүр утасны accessibility гэдэг нөгөө нэг одоо энэ хөшийн бишэлтэй бас зориулсан хэллэг шүү дээ. Тэрний тохиргоод ингээд утасны хийчихдэг. Тэгэхээр миний утас доорхгүй бүр ингээд тэрээс сонсоод инээгээд ингээд ганцаараа. Тэгээд би одоо бүр ингээд ерөөдөө бүр ингээд маш их сэтгэлийн готролд орсон, сэтгэл готролтой одоо орчлогдсон би өөрөө. Тэгээд энгийн ээжүүдээс бид нар айгүй хэм ятгахын байр мэдрэлийн ядхаанд орсон байх гэсэн намайг угаасаа. Тэгээд би бол одоо их эвлэх чи өөрөө ихэд бас сэтгэл хөдлөн явчихсан. Тэгээд нөгөө юу туршиж утсан бэ гэж хэлэхдээ дараа ийм хоёр юм туршиж үзээд хүүхдээ юу арга эрдэлэн гэж юусэн нисээ гэдэг байна. Онгоцоор нисээ. Онгоц зураа л тэгээд ингээд за тэгвэл энэ ерөөс явуулаад үзье. Яг өөрийнх нь хүслээр онгоцоор нисүүллээ 2 удаа. Энэ нь би жилийн цэцэг яваад ирсэн. Тэгээд бэж рүү аяллаар авчирлаа. Хөх хотроос дахиад аяллаар авчирлаа онгоцоор. Тэгээд ингэсэн чинь нөгөө нэг цутаагаад сая нөгөө нэг ээж ирсэн шиг годомжинд ерөөсөө хаашх чамаагүй. Ерөөсөө би бүр машин хүүхдээ алдаад замын голоос олж авсан. Бүр машинаа ингээд яг машиныг ингээд толгоор ингэсэн. Толгоор ингээд цохож байгаа байхгүй юу? Айгүй амар юм байлаа. Миний бүр би өөрөө унахад гэсэн ингээд машины замын голд ингээд ерөөсөө улаан гэлчээ мэдхгүй. Тэгээд тохооны амруу гараа хийчих хөдөө очиод нөгөө амар багтрын чааваа юм буцаж байгаа чинь. Тэгээд тэгэхээр тохоо яа хацаа юм бэ? Тэгээд аюу хацтай. Тэгээд машинчтай аюу хацтай. Тэгээд би нөгөө фотоос мас гарч ирсэн. Тэгээд шидээс та нөгөө аюу орч байгаа кино шиг үсрээд орч байгаа чинь тэгээд бүгд аваад тэгээд тэгсэн чинь авцал болоод ингээд хятад руу явж байгаа. Тэгээд хэлдээр нөгөө нэг цухтаагаад байдаг хүүхд чинь тэмдэглээнүүд нь их байдаг юм байна. Энэ манай орныг бодвол энэ ингээд ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг ингээд зоо байдаг юм байна тий. Буцаа ингээд унтраа буцаа иш нь хийгээд ингээд тэгсэн чинь нөгөө чинь тэр олон сая хүн амтаа орон чинь гэдэг юм байна. Хүүхдээ ерөөсөө тэр нэг би ч хэлж чадахгүй шүү дээ. Ямар ч байсан хятадаар бүтцсэн маа. Ингээд орчоор манай хүүхдээ юм онштой гэдэг болохгүй харуулъя гэдэг ингээд барай явж байгаа. Тэгсэн чинь манай хүүхдээ ингэж гараа өргөд нөгөө би body check хийх гэж байгаа хгүй. Тэгээд яна нөгөө хүүч одоо ойлгоход ойлцуулаад та одоо дагчаа болно даа газар гэдэг чаналдаг ч тийм юм аа ингээд тэгсэн чинь нөгөө хүүч чинь нэг харсан ч гараа өргөцсөн ингээд томоотой нөгөө хятад ингээд мэдгүй л загцсан ингээд гараа өргөцсөн чинь нөгөө ч ингээд гараа өргөд body check өгөөд зүгээр буцаа ингээд саунд хийгээд ингээд хийл ингээд гарч байгаа хгүй. Тэгээд камер руу хаад тийм нөгөө нэг хүүхдээ тий царайгаар таньдаг юм шүү дээ. Тэгээд ингээд нөгөө ч их авахгүй байсан амар сурцтай болсон хоёр удаа ингээд
шууд body check өгөөл өөрөө камер руу харж пассворд оруулаад тэгээд тэгэхээр дайлаа гарахтай аюу томоотой. Тэгээд тэр гейт мэтик бүр ингээд за одоо минийхөө 7 гейт гэж хэлчих. Тэнгүүд яг нөгөө онгоцынхаа гейт рүү ингээд гүн аюу хурах. Мами гейт 7 гэдэг. Тэгээ ингээд манайх тэр утал ер нь одоо ингээд одоо үед амнаас аюу гардггүй нөгөө нэг тийм байсан. Одоо нөгөө ингээд чимээгөө л одоо амдаа ингээд баланс юм жоохон ингээд шүмгдэд байгаа ч юм шиг өглөөд байгаа ч юм. Тэгээд ингээд ололтоо би хэлж байгаа юм л да. Нөгөө хүүхдээ хүснэг хийсэн чинь нөгөө ингээд ойрхон ч гэсэн нэг тодорхой ингээд яваад гэсэн чинь одоо гэсэн чинь амцаар богоон чиг тренер яваа. Чайна яваа. Тэгээд water park яваа гэдэг ингээд хэлдэг болсон. Тэгээд энэ бол нэгдэх хамгийн нөгөө нэг би бүр ингээд хэлэхдээ танд нөгөө нэг бүр ингээд өөрөө зүрхтээ бүр ингээд амар дотлоо. Тэгээд энэ нэг хоёрын нэг одоо нөгөө амнасаа аваа гаргана гэдэг нь айгүй баярлсан. Яг бол би сайхан 38 настай ингээд хэлт ороогүй хүнтэй таарсан. Бэд ингээд ээжийн дагуулад 70 эцтэй хүн дагуул яж байгаа 38 настай их бүр нас бий төрсэн. Зайлшгүй ингээд цоо ирэл ухаан санаа. Гэхдээ тэр хүн багт нь аваа гаргаагүй учраас монголоор ч биш англиар ч ямар ч аваа гаргаагүй учраас тэр хүн ингээд ярьдгүй юм байна зайлшгүй. Чимээг ингээд нөгөө хэл хараагүй шиг ээж ингээд дагуулаа явдаг. Тийм бол таарсан. Тэгээд тэр нь би маш их нөгөө гутраад бүр ингээд би одоо ийм болчихвол хэрэг би ингээд ямар нэг юм болох юм чинь миний өвтөх юм. Тэгээд ганц учраас ингээд амар хямар тийм байлаа. Тэгээд ямар ч байсан хүүхд аваа англиар ч болов аваа гаргаад ингээд ярьж байгаа амар баярлж байгаа. Тэгээд нөгөө хоёр дахь хадгалт нь юу гэвэл би энийг та нар бас туршиж үзээрэй гэж бодсон. Манай нөгөө энгийн хүмүүсийг одоо хэлсэн хэд хамаатай тэр бол би бүлээн зөвшөөрөө. За тэгвэл ингээд тэгээд ганцхан ингэ хэлээд ячтэй. Нөгөө нэг хоёр дахь хадгалт нь болохоор ийм байсан. Нөгөө нэг багшийн ихгээл ерөнхийдөө ажиллах юм байсан болоод тэгэхээр нөгөө утас ингээд харуулаад утас ингээд өөрөө хатаа ярьдаг штэ. Тэнгүүд нь монголоор утас өгөөж гэж бичээс өгсөн. Тэгэхээр одоо би тэмдрээ хараад ирсэн. Ерөнхийдөө ингээд нөгөө утас өгөөж монголоор бичүүлээд англиар пон гэж бичиж байгаа. Тэнгүүд пон гэж бичүүлэхэд сураад дараа нь монголоор жоох ядгалтай дараа нь монголоор утас гэж бичүүлээс өгсөн чинь одоо би нөгөө энэ машин үзүүлдэг. Тий. Одоо ингээд нөгөө аюу хүмүүс ингээд яг тэлцдэг байна. Аюу хүмүүс ингээд нөгөө монголоор ингээд бичдэг болоо. Одоо гэсэн чинь ингээд араас нь сүү гэж өгсөн. Тий. Тэр ядархал юм байна. Тий. Ийм бололтой нөгөө дуртай зүйлийг ихэд бичүүлээд үзэх юм байна. Монголоор тэр монгол хэлээр яг энэ сараас ингээд бичиж гисэн. Тий. За баярлалаа сонссон.ありがとうございます。やはりお母さん同士、保護者さん同士で、いろんな失敗談やうまくいったこととかそういうのをたくさん共有するのがすごく大切だと思います。За тийм баярлалаа. Саяны ээжийг бас энэ өөрийнхөө туршлагыг бусад ээжүүдтэй хуваалцсан бас чухал цаг байдаг. Хуваалцсан байна. そういう機会にこういった会を使ってもらえたら一番いいんじゃないかなと思います。За ийм үедээс орлуулаад зөвсөөр үүдээ тусдаа мэдээлэл авалцсанд манай болохоор юм заалах дург байхгүй. Өөрөө уншиж бичээс сурсан 100% англи ярьдаг. Юм хэлж өгөхгүй хадаад юу ч тийм манга өрөө бизнес чашаа гэдэг юм ерөөсөө. Бүх юм өөрөө сурах гэж ярьдаг. Тэгээ би нэг монгол хэл зааж өгөх юм болж байгаа байхгүй. Тэгээд одоо би маш хаад ахсан юмсэл чи өөрөө уучраад гэх юм. Тэгээд ямар ч нэг систем гоо Яа, хүчтэй математик ингээд системээр ингээд сураа явдаг шүү дээ. Тэгэхгүй ингээд хаашаа ч юм уу химийн бодис томьёо байна. Одоо 7 нас байхгүй. Хаах нэг янз янз юм хэлээ. Би тийм бодис нийлүүлчих. Би энэ график хийчих юм шиг байсан. Ийш тийш өсч идэв. Тэгээд ихтэйгээ ингээд чиглүүлээд ахаар ч юм уу өөрөө хэлээд ингээд чи юм хин ингээд нэг хийх гэхээр гоо чи өөрөөс өөр хайц чи чааш би өөрийгөө юус юм шиг хаашаа. Тэр нэг өөрөө болох юм яадаг. Ирээд ярилцахаар надад ярилцдаг. Асуух юм өөрөө асуудаг. Би их юм гэхээр завгүй шүү дээ чашаа юусэн. Бусдын зүгээс харилцаа авдаггүй. Өөрөө ярих үед
ийм хүн чад юу яаж зааж өгмөр юм эсвэл чи өөр очроо олоход ингээ өөр тусгаас сур бие дагаас сур чи тэндэр чи яах юм бэ? Өөр нэг гоё шивчээд байгаа. Өөрөө шивчээс үрцэн. Яаж заахаа надаас мэдээс авахгүй зөвхөн өөрийнхөө хэмээр байгаа юм л хийгээд байгаа байхгүй. Би ингээ юу заах гэж яах.いやでもすごい才能があるし、自分で学ぶ力があるっていうのはもう素晴らしいことなんで、もうそれそのままでいいじゃないですか。 чадварлаг өгөх багш байна. Тэгэхээр тийм ямар ч гэсэн аа чи зам гэсэн юу өөрөө тийм яаж хөгжүүлэх вэ? で学校の先生とか親はこういうふうに教えた方がいいって思ってるけれども、多分違う勉強の仕方っていうのをする子どもたちは必ずいます。 Тэгээд бас нэг гэсэн эцэгчүүд ч гэсэн яг энийг энэ дараалал энийг зааж гэдэг угаасаа нэг ойлголтоор ингэ заах. Тэр арга барил нь манай хүүхдийн хувьд бол шал өөр одоо учраас тэрийг заавал хүчээр өөртөөхөө нэмэлт гэж нэг шилжүүлэх шаардлага байна. で今日の話と関係しますが、英語を身につけていくのにも我々は違う国の言葉は文法を勉強してそれからっていうふうにいくけれども、違う学び方をする子どもたちがいるんだということだと思ってもいいんじゃないかと思います。 За бид нар хэлийг суртаж одоо чи дөрмөөс нь нэгсүүлэл ингээд сурдаг гэдэг ингээд дараалцсан дараалал байх. Заавал дараалал биш сурдаг хүүхдүүд ч гэсэн байдаг. Гэдэг шиг зүгээр нөгөө суралцах арга барилын хувьд өөр үйл талаас нь хараад байх зүйл юм болоо. で私教育ずっとやってきて、教育で一番大切なのは教わることじゃなくて人に教えることで自分が身につくってことがすごく多いっていうのをやっぱり実感しています。 Тэгээд боловсролын салбарт их олон жил ажиллаж байгаа хүний зүгээр заах гэхээс юу хүлээж авах заах гэхээс илүү хүн эргээгээд нөгөө заах нь өөрөө миний хувьд маш их юм болдог. だからそういった彼にも教わるんじゃなくて彼が誰かに教えるというような経験とかがあると、そのためにはどうしたらいいのかなって考えるかもしれません。 Тэгэхээр одоо жоохон том болоод ирээ. За чи тэгвэл энийг надад заагаад өгөөч гэдэг талаас нь харах юм бол хүүхд өөрөө тэрийг нөгөө мэдгүй байгаа хүн зүйлээ ч юм уу те хэнийг найздаж ч юм уу заагаар гэхээр за яаж заавал зүгээр юм бол тэрийг бас өөр талаас нь харах. だから親の方が逆にじゃあこれはどうするの、この問題はどうやって解くのっていうのを教えてもらうみたいな、そういう機会があっても面白い。 Тэгэхээр таны хувьд бол энийг ингэж тэгэхээс илүү чиний сайн хэмээн туршлагыг чи ээжтэй заагаад өгөөч яах яа гэдэг талаас нь ингээд тайлбарлуулаад юм бол 大切なのはそうやって学ぶ意欲、人に教える、新しい知識を身につける、それを人に教えるって、そういう経験っていうのも子供にとってはもしかしたら必要なのかなと思います。 Тэгэхээр тэр туршлага хэрэг хүүхдэд ингээд бий болоод ирэх юм бол бас юмыг ойлгох, юмыг суралцах нь арай өөр болж ирэх багталтай юм болов уу? すごい才能だと思うので、むしろそれを伸ばしてнэг асуудал нэг өөр хэмээ хийх гэдэг төвлөрөх гэж зүтгээд байдаг. Хажуугаас нь хүн саналхаа гинтхэн уурлах юм сөрөг заамлах байгаад байгаа байхгүй хаа нэг сайхан бас нэг хүн чи монголоор яриач англиар яриад гэдэг чи монгол хүмүүстэй гэсэн чи уурлах шүү дээ. Дүрлцэж эхэлж байгаа байхгүй. Уул наваа том болсон болохоор одоо хүртэл хаац ч болохгүй байна. Тэр одоо яаж бэлээ? Жигүүн манай саад болох юм бол тэгэл зам гаргаад.いや、それは邪魔しない方がいいんじゃないか。 Тэгэхээр та болохгүй. 逆に集中できなくて困ってる子供の方が多いので。 Сэргээр манай хүүхдүүд аливаа юм төвлөрч чадахгүй тэгээд төвлөрч байхгүй хүүхдүүд байна. Танаа хүүхдүүд аваад байгаа юм шиг төвлөрдөг гэсэн. Тийм даваад байгаа юм шиг. Тэгээд яг тэр үед надад сайн болохгүй байна. За ерөнхийдөө хэлүүлж
цаг асуулт хариулт явуулчихлаа. Одоо баг болох уу гэдэг шиг тийм. Яг нь ерөнхийдөө албан ёсоор бол ингээд багшийн сургалтыг бол дуусгажээ. Тэгээд та хэдийн сайн асуултууд донд бол манайхаас дараагсан нөгөө нэг түгээмэл асуулт тавьдаг нэг юм тийм компани нэгжлэлтэй юмсан. Тэрэн дээр одоо хүүхдийн нойрны асуудал яг хоолны асуудал яг зөв зөвхөн яаж явах болох вэ гэдэг одоо ингээд нийтлэг юм 63 асуултанд хариулсан юм ном цаасаар байхгүй юу Facebook руу орохоор линкээр байгаа тийм цаасаар байгаа. За тийм ном байгаа. Тэр номыг өөртөө би та их зүгээр гарын авлага гэдэг шиг ширээний ном болгоод авчих гэмгүй гэж бодож байна. Яг тэгэхээр тэрэн дээр одоо тааны асуугаад байгаа бүх асуултууд байж байгаа. Тийм учраас тэндээс бүгдээрээ суралцах нь хоёрдугаар бас нөгөө одоо та хэдийн ингээд яринаас ингээд явж хахад ингээд би энэ мэдээллийн хуваалцах сэтгэлгээний хэрэгцээ шаардлага аюух байна гэдгийг харагдчихжээ тийм. Тэгэхээр яг бид нэг сардаа нэг удаа нэг эцэгчүүд хоорондоо зүгээр ингээд нөгөө яг энэ групп болоод нэг тодорхой сэдвээр ингээд ярилцдаг юм юмнууд байдаг юм. Хэрвээ тийм зохион байгуулалт та юу сонирхох юм байна тийм үү? За тэгэхээр сэтгэлээр ярих юм юмнууд биднэрт хэрэгтэй болж ирж байна. За өшөөч юуны тийм. За тийм их зүйлүүд бол байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо ингээд өнөөдрийнхээ ингээд багшийн хичээлийг бол ингээд дуусгая. Тэгээд өнөөдрийн сэдв болохоор нэг англиар ярьдаг авчихсан бүрийн эмэгтэй хүүхдүүд гэдэг сэдв байлаа тийм. Та бүгдээрээ сайн ойлгосон баг. Тэгэхээр тэндээс та бүгд маш сайхан мэдээлэлүүд аваад хоош бүгдээрээ яаж харилцах яах вэ гэдгийг аюул сайн ойлгосон байх гэж